Сайн байцгаана уу? Mitoki маань шинэ дугаар та бүхэндээ хүргэх гэж байна. За бүгдээрээ сайхан баярлсан уу? Сайхан наадмалсан уу? Сайхан амарцгааж гин үү? За Mitoki маань дугаар болохоор яг баярын үеэр орж таарах гэдээсэн. Тийм учраас юм чинь 1-7 хоног хойшлуулсан байгаа. За сүүлийн миний дуршлагаар бол яг видео орсон даруйдаа бол хүмүүст илүү их хүрдэг юм шиг санагдсан. Тийм учраас илүү олон хүнд хүрээсээ, илүү олон хүнд хэрэгтэй байгаасаа гэдэг үүднээсээ 1-7 хоног хойшлуулад ингээд бичлэгээ та бүхэндээ хүргэж байна. За өнөөдөр бол хэдүүлээ эмчин өмнө хэлжсэнчлэн үрийн хоолой шалтгаантай өргүүдлийн талаар ярилцах болно. Тэгээд өөрөө бол мэдээж маш том сэдв. Тийм учраас аль болохоор яг хэрэгцээтэй мэдээллүүдийг нь товчлоод ойлгомжтой байхаар хүргэж өгье гэж бодсон байгаа. За өргүүдэл бол сүүлийн үед нэлээд их яригддаг сэдв болоод байгаа. За өргүүдлийн шалтгаан бол эрэгтэйгээс ч ээж болно, эмэгтэйгээс ч ээж болно. За тэр хоёр маань хавсарсан байж болно. Эсвэл бүр шалтгаан тодорхойгүй өргүүдэл гэж хүртэл байдаг байна. За үрийн хоолой шалтгаанд өргүүдэл бол эмэгтэй шалтгаанд өргүүдэл дотроо нэлээд өндөр байр суурийг эзэлдэг буюу 3/1 нь яг үрийн хоолойн шалтгаантай байх тохиолдол бол байдаг. За үрийн хоолой яагаад ийм чухал болчиход байгаа юм гэхэлэр хэдүүлээ өмнө нь бичлэгүүд дээр бас үзсэн шүү дээ тий. Нөгөө яг эрэгтэй, эмэгтэй эр бэлгээс хоорондоо уулздаг, үр тогтдог. Тэгээ хүний амьдралын эхний 5-6 хоног тэр дотор үрийн хоолой дотор ингээ явагдчихэдэг учраас маш чухал эрхтэн нэгдүгээр, хоёрдугаар маш нарийн үйл ажиллагаатай зохицуулахтай эрхтэн байдаг. За үрийн хоолойн шалтгаанд өргүүдлийн үед бол их хвчлэн ер нь дийлэнхт нь өршөлжүүлэн суулгах эмчилгээ бол яригддаг. За өөрөөр хэлэх юм бол нөгөө уулзч чадахгүй байгаа эсүүдийг тус-тусд нь аваад лабораторийн нөхцөлд уулзуулаад хооронд нь нийлүүлж үр хөврөл болгоод нөгөө амьдралын эхний 5-6 хоногийн чинь лабораторид төсөж жагаад тэгээ буцаагаад бие махбодод буюу саванд умай хананд очиж суулгаж өгдөг гэсэн үг байна. За хүмүүс ийм сувг нь битүүрсэн гэж яриад байдаг шүү дээ тий. За тэр бол үрийн хоолой битүүрсэн. За гэхдээ үрийн хоолойн шалтгаанд өргүүдлийн нэг л шалтгаан нь байх нь. Битүүрээгүй үрийн хоолой ч гэсэн бас өргүүдлийн шалтгаан болж болдог гэсэн үг. Тийм учраас энэ шалтгаануудыг ерөнхийн нэг юм 4 бүлэгт хувааж агаад тайлбарлаж өгөхөөр бэлдсэн байгаа. За хамгийн ихний сэдв нь болохоор үрийн хоолойн битүүрэл. Өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг нээлттэй байх ёстой, дотроо хөндийтэй байх ёстой эрхтэн маань аль нэг газараа битүүрээд нөгөө эсүүд маань уулзах тэр үйл ажиллагаа алдагдана гэсэн утгатай. За ер нь бол хамгийн том шалтгаан нь бол халдвар байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл халдварын шалтгаантай өрөвсөл үүсээд за тэр маань идгэхдээ сорив үүсгээд холбогчд болоод ингээд наалдуулаад битүүрүүлчихдэг гэсэн үг. За ер нь бол яг Монголд хийгдсэн судалгаан дээр бол бимчин тойлж мэдэхгүй байна. За харин гадаадд Америкт бол ихэвчлэн 15-аас 25 настай яг эд бэлгийн идэвхтэй амьдралж орж эхэлж байгаа ийм эмэгтэйчүүдийн донд хамгийн түгээмэл байдгаа энэ үрийн хоолой өрөвсөл гэдэг юм яригдж байгаа. За тэгээд яг зарим нь бол маш хурц шинж тэмдэгтэй байдаг тий харгалгаан энтерт орох заалттай юм байдаг. Зарим тохиолдлууд нь шинж тэмдэг харьцангуй багтаа явагдаад өнгөрчдөг гэж үздэг. Тэр тохиолдолд бол бид нар яг үрийн хоолой өрөвсөл үүснээ мэдэхгүй байх нь шүү дээ. Тийм ч учраас яг нийт хүн амын нийт эмэгтэйчүүдийн хэдэн хувьд нь яг үрийн хоолой өрөвсөл бий болдго юм а гэдгийг бодит тоог гаргахад бол жоохон хэцүү байдаг. Тийм учраас эмэгтэйчүүд бас нөгөө битүү байна гэдэгэнгүүд хэдий завандаа битүүрчдэг байна, ягаа битүүрчдэг байна, урд нь урдчихсэн юм гайгүй дээж гэдэг юм уу тийм юм яригддаг. Тэгэхээр зарим тохиолдолд огт мэдэхгүй залуу байхад чинь ингээд үрийн хоолой өрөвсөл болоод шинж тэмдэг багтаа байгаад эсвэл өөр бусад өвчнүүдтэй андуурагдаад ингээд эмчлэгдсэн байх магадлалтай. Тэрний үр дагавар нь тэр үрийн хоолой битүүрэл байх магадлалтай гэсэн үг. За тэгэнгүүт үрийн хоолойн битүүрэл дээр хүмүүс бас хэмзэг ханддаг. Энэ бол бэлгийн замын халдвараас болоод энэ өрөвсөл үүсээд ийм болцсон гэдэг тайлбарыг өмнө нь яг их өгдөг байсан байхгүй юу? Гэтэл бас тийм биш вэ гэдгийг сүүлийн судалгаагаар гараад ирсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө заг хүйтэн хламид гэдэг үүсгэгчийн үед үрийн хоолой бол ер нь бол маш яг
одоо гэмтдэг байр хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэр халдварын үед бол үрийн хоолой битүүрх магадлал өндөр. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар бол маш олон үүсгэгчүүд оролцдог юм байна. Хавсарсан байдлаар тохиолдоод бас энэ үрийн хоолойг өргөсүүлж битүүрэл үүсгэх магадлалтай юм байна гэдг нь бол тогтоогдсон байна. Тэгэхээр дан ганц одоо юу гэдгийг өвчин авч исэн өмнө нь бэлгийн замаар халдвараар өвдөжсэн бол үрийн хоолой битүүрэн гэдэг ойлголт бол огт ер нь бол одоо юу гэдгийг 100% бол ерөөсөө биш ээ. Тийм учраас бас хэрэв үрийн хоолой битүүрсэн бол ингэжсэн юм шүү, тэгжсэн юм шүү гэж хин нэг заавал буруутгах бол ерөөсөө ямар шаардлагагүй. Өөрөө бас тийм гимшилтэй одоо тэрэндээ гимшээд бас ичих шаардлагагүй гэж юм чин зөвлөмөр байна. За ийм арцгийн үндийн эрхтнүүдийн өрөвсөл буюу одоо жишээлбэл үрийн хоолойн өрөвсөл нэг удаадаа туссны дараа өргөдөл үүсэх магадлал 11% гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 10 эмэгтэй тутмын нэг нь гэсэн үг. За хэрвээ 2 дахь удаага ийм өрөвсөл тохиолдох юм бол 23%-тай 5 эмэгтэй тутмын нэг нь. За харин 3 дахь удаага тохиолдох юм бол 54%-тай 2 эмэгтэй тутмын нэг гэсэн үг. Тэгэхээр ийм өргөдлийн асуудал бол үүсдэг. За тийм ч учраас охтууд маань аль болохоор ийм одоо өргөсөл үүсгэхээс сэргийлэхийн тулд одоо өөрийгөө хамгаалах ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн байдлаар өөрт нь зовир байгаа, тухгүй байгаа нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагт хандаад эртхэн одоо арга хэмжээ авах шаардлагатай. Тэгэх юм бол бас энэ өргөдөл үүсэх хэрэгслийг бол багасгах боломжтой гэсэн үг ахна. За ер нь бол одоо ингээд шарах гэдэг юмны идэгрэл одоо өргөслийн үе шат гэж юм байдаг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ ч гэсэн анзаарсан бол одоо гар хуруугаа зүсэх юм уу шалбисны дараа эхлээл ингээл өвдөөл цус гараал улаагаал хавдаал дараа нь ингээл идэгрэлийн үе шатанд ороод сорвжил юм уу болоод зарим тохиолдолд ингээ одоо сорив үсээд идэгдэг гэсэн үг байна. Яг тэгэхээр яг үрийн хоолойнд ер нь яг л тийм процесс явагдаж байгаа. Эхний удаад ингээл тэнд маш идэвхтэй өргөсөл явагдана. Дараагийн удаадаа өргөсөл маань холбогчид ингээд болоод ингээд сорвжил үсээ тогтчихж байна гэсэн. За энэ битүүрэл бол нэг талдаа юм уу, хоёр талдаа байж болно. Эсвэл яг үрийн хоолойн эхлэлтэй хэсэгтэй, эсвэл дунд хэсэг, эсвэл төгсгөл хэсэгтэй болно. Эсвэл тэр чигээрээ тэр үрийн хоолой уртынхаа дагуу тэр чигээрээ битүүрч болно. За эсвэл холбогчид маань яг тэр хоолойг тэр чигээр нь эзэлсэн байж болно. Одоо бүтэн битүүрсэн гэсэн үг Эсвэл баг хэмжээний одоо тал хийх юм уу? Тиймэрхүү битүүрэл бол тохиолдож болно гэсэн үг. За тэгээд ямар битүүрэл байна, хаана байралтай байна гэдгийг бол тодорхой шинжилгээний тусламжтайгаар бол мэдэх боломжтой. За битүүрэл гэдэг бол ер нь бол одоо энэ сорвжил энэ одоо эргэх боломжгүй өөрчлөлтийг хэлээд байгаа байхгүй юу. За тэгвэл бас заримдаа бас яг ийм сорвиноос биш өөр шалтгаантай битүүрэл байж болдог. За тэгэнгүүт хүмүүс болохоор битүүрлийг одоо йог хийгээд зүгээр болгочлоо. Эсвэл доороос нэг юм шахаад одоо хэвийн болгочлоо гэж яриад байдаг. Яг үндсэндээ бол хэрвээ яг ийм сорвжлын шалтгаантай битүүрэл авах юм бол тийм аргуудаар бол ер нь бол зүгээр болно гэж бол байхгүй. За тэгэхээр нэг ийм андуурагддаг ийм тохиолдлууд бол байгаа юм. За тэрийг би дараагийн дугаартаа үрийн хоолойр шалгах аргуудын талаар нэлийн дэлгэрэнгүй тайлбарлаж өгье гэж бодож байгаа. Тэр үедээ хэлж өгье. Ямар тохиолдлууд нь битүүрэг гэж андуурагдаад идгийг ямар аргуудын тусламжтайгаар тэрийг мэдэж болох юм бэ гэдгийг нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгье гэж бодож байна. За хоёр дахь бүлэг шалтгаан бол үрийн хоолойн наалдц гэдэг асуудал. За сая бол бид нэр дотор хөндийнийхэн тухай ярьлаа шүү дээ. Тэрүүгээр одоо ямар нэгэн саад байна уу гэдэг тухай ярьлаа. Энэ наалдц гэдэг ойлголт юу юм гэхлээр одоо гадна талтай гэсэн үг. Үрийн хоолой маань хажуугийн одоо эргэтнүүдтэйгээ ямар нэгэн байдлаар наалд зүсгээд сорвжил үүсгэж болдог. За тэгэх юм бол нөгөө үнгээсийг барьж авах үйл ажиллагаа, за нөгөө өрөөний хөвөрлийг дотгошоогоо туух үйл ажиллагаач гэдэг юм уу ямар нэгэн байдлаар тэр хөдөлгөөнд нь бүтцэнд нь өөрчлөлт оруулсны улмаас одоо өргөдөл үүсч болно гэсэн үг. Тэгэхээр яг ингээд үрийн хоолой шалгадаг аргуудаар үүсгэхээр үрийн хоолой нээлттэй авах нь шүү дээ. Гэтэл тэр хажуугийн эрхтнүүдтэйгээ наалт зүүсгцэн ийм байгаа тохиолдолд үйл ажиллагаагаа бас алдаад за тэрний улмаас өргөдөл үүсч болно гэсэн үг. За энэ ямар тохиолдлуудад ихэвчлэн байдаг вэ гэхээр одоо нөгөө мухар олгой жишээлбэл мухар олгойн өргөсөл гэж байдаг шүү дээ. Тэр өргөсөл маань ингээ хүндрээд хагарна гэж ярьдаг За тэгээд улмаар энэ
хэвлийн үндийн арцын өндөр рүү өргөсөл өгсөн тохиолдолд тэр маань эргээд идэхтэй одоо сорвжил бий болж болно. За эсвэл хэвлийн сүрье гэж өвчин байдаг. За тэрний үед бас ийм тэр хэсгийн эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаад ийм наалт центр бол үүссэн байж болдог гэсэн. За хэрвээ ийм болцсон байх юм бол зүгээр эход хараад зүгээр одоо рентгенд зураг аваад бол энэ огт харагдахгүй, огт мэдэгдэхгүй. За энийг юугаар л мэдэх үү гэхлээр дурангийн хагалгаагаар. Өөрөөр хэлэх юм бол бид нар нүдэрээ харж ээж тий энэ үрийн хоолой чөлөөтэй байна тий одоо төгсгөл хэсэгт наалтцсан хүмүүсээгүй байна ч гэдэг юм уу тэрийг мэдэх боломжтой гэсэн. Тэгэхээр үрийн хоолой нээлттэй мөртлөө үрийн хоолой зөв ажиллаж чадахгүй жирэмсэн болчихдоггүй байгаагийн шалтгаан нь ийм наалтцтэй хажуугийн эрхтнүүдтэйгээ үүсгэсэн наалтц байх бас боломжтой байх нэ. За 3 дахь одоо бүлэг өөрчлөлт нь болохоор үрийн хоолойн бүтцийн алдагдал. За яг уу одоо юу гэдгийг доторх хөндийн бол одоо битүү биш байдаг тий онгорхой нээлттэй байдаг. За гадна талтай айхтар наалт центр үүсгэж тийм асуудал болоогүй. За гэхдээ яг ийм үрийн хоолойн хэлбэр дүрс бүтцэн алдагдсны улмаас эргээд өргөдөлд нөлөөлдөг ийм 2 эмгэгийг юм чинь энэ ангилалд бол орууллаа. Яг уу анагаах ухааны яг ийм том ангилал бол байхгүй л дээ. Зүгээр юм чинь бодож байгаад ингэж ойлгуулвал та хэдэд маань арай л ойлгомжтой байх болов гэднээс гаргаж ирсэн ангилал байгаа. За тэгэхээр энэ дотор бол юм чинь 2 эмгэгийг оруулж байгаа. Нэгдүгээр hydrosalpinx буюу тэг үрийн хоолой усчих өвчин. За нэг нь бол salpingitis eastmyconodasa буюу одоо үрийн хоолойн эвэрхий гэж хэлэх юм уу те. За энэ 2 эмгэг бол байгаа. За үрийн хоолойн өсчих эмгэг бол бас нэлээд яригдж байгаа. За өргүүдэлтэй мэлгүүдээр явж байгаа охтуудад бас нэлээдгүй бас тохиолддог ийм эмгэг байгаа. За энэ бол үрийн хоолойд нь ийм тунгалаг, усархаг тийм төст шингэн хурчж байна гэсэн утгатай. За тэгэхээр эход юм уу те рентген зургандад байхад бас нэлээд тодорхой харагддаг ийм хэмжээний шингэн хуримтлагдчихж байгаа гэсэн. За тэгэхээр үрийн хоолой маань бол маш нарийнхан одоо эрэхтэн штэ тий булчинлаг. За тэгэхээр яг би ийм зөвлөлийг бол одоо үйлчлүүлэгч нартай хэлдэг. Хэдүүлээ ингээ шаарыг үлээж агаад тий буцаагаад ингээ хэвэн байдалд оруулахад хизээж анхных байсан шигээ тийм гой гүлгөөр тэгээ тийм хизээж болдгоо. Яг тэрнтэй адилхан үрийн хоолой тийм нэмгийн эрэхтэн байхад тэр нарийнхаа эрэхтэн байхад тэр дотор хэмжээний шингэн хуримтлагтай дарахаар хичнээн тэр шингэн нь алга болсон ч гэсэн эргээд нөгөө үрийн хоолой маань яг тийм гоё анх байглаас яасан шигээ тийм болдгоо байх нь. Тийм ч учраас бас яг шингэн байхгүй байх нь бол чухал биш. Шингэн байсны улмаас тэр үрийн хоолойд гаргасан тэр өөрчлөлт нь бол бас өргөдлийн том шалтгаан болж үздэг. За үрийн хоолойн усчлалтын тарлалаар бол юм чинь дараа бас нэлээд бүр ингээд тайлбарлаж өгье те яагаад үүсдэг гэж үздэг. Ямар арга хэмжээ авах вэ? За юунд одоо нөлөөлөх юм те өөрөөрөө жирэмслэн болох гэж байгаа бол юуг анхаарах юм? Эсвэл үршилжүүлэн суулгах гэж байгаа бол яах юм ч гэдэг юм уу тэр асуудлыг бол дараа нь илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгье гэж бодож байна. За дараагийн нэг өөрчлөлт нь бол тэр үрийн хоолойн эвэрхий гэдэг юм байгаа. За тэр болохоор ийм одоо учирхайлаг бүтцүүд нь ингээд томроод үрийн хоолойд ийм одоо эвэрхий гэж таад маань бас мэдэх бах те нөхөсний эвэрхий ч гэдэг юм ингээ эврээд гараад ирж гин гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй адилхан үрийн хоолой бүтц маань ингээд өөрчлөгдөд эхэлдэг байх нь. За энэ бол бас нөгөө умайн гаднах жирэмсэн олон тохиолдох эсвэл өргүүдэл үүсэх бол бас нэлээд том шалтгаан байдаг. За гэхдээ одоогоор бол яг ийм онцтой хүн бол би огт таарлаж байгаагүй. Ер нь бол тийм бас их тийм түгээмэл бол биш мэдээж тохиолдлын тоо бол бага байдаг. За тэгээд одоогоор бол бас яг ийм онцтой хүмүүс байхгүй байна. За магадгүй маш дандаа л одоо үрийн хоолой умайн гаднах жирэмсэн болоод байдаг. За тэгсэн мөртлөө умайн бусад нөгөө гаднах жирэмсэн үүсгэж болцсохгүй шалтгаанууд ингээ үүсгэгдээд байдаг тийм эмэгтэйчүүдэд бас иймэрхүү шалтгаан бас байж болохыг бол бид үүсэхгүй. За хамгийн сүүлийн буюу 4 дахь ангилал нь юу вэ гэхэлэр үрийн хоолойн одоо үйл ажиллагааны алдагдал гэсэн үг. За нөгөө битүүрэл чинь ингээ үүсгэгдчихлээ, наалт заахгүй байна, hydrosalpinx буюу усчлалт алга, за эвэрхий энтер алга дажгүй зүгээр байгаа мөртлөө одоо юу гэдгийг жирэмслэхгүй байгаа шалтгаан нь тэр үрийн хоолойн
үйл ажиллагааны алдагдал байж болдог. Тэгэхээр өмнөх бичлэгүүдээр ч гэсэн зөндөө хэлээл байгаа те, энэ бол зүгээр нэг юм усны хоолой шиг юм биш ээ. Энэ бол юм үйл ажиллагаатай, нарийн зохицуулалттай эрхтэн байдаа гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэнд алдаа гарч болно гэсэн. За ер нь бол яг хуу үрийн хоолойн дотор хэсэгт бол ийм хоёр төрлийн эсвэд гэж үздэг. Яг хуу мэдээж бас дахиад нэмэлт төрлийн эсвэд байгаа. За үндсэн хоёр төрлийн эс гэсэн. За нэг нь бол шүүрлийн эсвэд байгаа. Нөгөөх нь одоо сормууслаг эсвэд гэж байдаг. За шүүрлийн эсвэд нь бол төрөл бүрийн одоо шүүрэл ялгаруулж нөгөө эрбэлгээс үндгээсийг тэжээх, үр хөвөрлийг өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлэх юм үүрэг гүйцэтгэдэг. За харин хоёр дахь сормууслаг эснүүд нь болохоор юм жижигэн одоо нэг юм одоо юу гэдгийг хүн дээр үгээ харсан тал дээрээ юм жижиг үс шиг юм сормос шиг бүтцүүд байдаг гэсэн үг. За энэ маань одоо хөдөлдөг. За хөдөлснөөрөө тэр үрийн хоолойдоогоо шингэний урсгалыг ингэж зохицуулж өгч яадаг юм чухал байна. За тэгэхээр эднэр маань бас гэмтэж болдог. Тэгээ үйл ажиллагаагүй болж болдог. За яг яагаад гэдгийг бол бүрэн тайлбарлахад бол хэцүү. Яг энэс болсон гэдэг ганцхан шалтгаан байхгүй, олон хүчин зүйл нөлөөлж болно. Тэгэхээр түрүүний хэлээдээс нөгөө өрөвсөл энтрийн үед ч гэсэн тий ямар нэг өрөвсөл үүсээд за хэдийгээр одоо битүүлээгүй үрийн хоолой нээлттэй боловч тухайн хэсгийн одоо эсүүдийн тэр үйл ажиллагаа энтрийг алдагдуулсан, нөгөө сормослог гэсмэс чинь одоо сормос энтер нь байхгүй болсон ч гэдэм үү тий. Тиймэрхүү одоо алдагдал жижиг бичил алдагдалт хүргэсэн байж болдог. Тэгээ энэ нь эргээд нөгөө үрийн хоолой хэвийн үйл ажиллагаа явуулахад бол нөлөөлнө гэсэн. Тэгэхээр энэ маань бас нөгөө шалтгаан тодорхойгүй өргөдлийг тайлбарладаг нэг одоо онол нь байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол бүх юм нь хэвийн мөртлөө жирэмсэн болохгүй байгааг бол шалтгаан тодорхойгүй өргөдөл гэдэг ангиллаар хамааруулдаг. За тэрний нэг нь магадгүй энэ үйл ажиллагааны алдагдал үүссэн байж болно гэсэн. Харамсалтай нь тэрийг мэддэг арга байхгүй. Тэгвэл ямар ч аргаар бид нар үзэж шинжилээд үрийн хоолой асуудалгүй одоо үндгийсээ барьж байгаа юм байна ч гэдэг юм уу. Эсвэл хоорондоо ингээд уулзаад хөгжихдээ тэр орчин нь бол хангалттай байгаа юм байна ч гэдэг юм уу. Тэн дээр бол ямар нэгэн үнэлгээ бол дүгнэлт өгөх боломжгүй. За сонирхуулахад бол үршилжүүлэн суулгах эмчилгээний одоо тэр нэг үр хөвөрлийг өсгөрлөдөг орчин байгаа. Тэр нь яг үрийн хоолой орчинтой ижилэх юм байдаг байхгүй юу? Өөрөөр юм бол үрийн хоолойд үр хөвөрл маань 5-6 хоног өсдөг учраас яг тэр орчныг бид нэр бий болгодог гэсэн. Тэрнээс умайн орчин юм уу, өтрээний орчныг биш зөвхөн яг үрийн хоолой орчинтой төстэй тийм орчныг шингэнийг бий болгож бид нар үр хөвөрлөө хөгжүүлдэг гэсэн. Тэгэхээр энэ бол үйл ажиллагаа хэвийн байх, үрийн хоолой шүүрлүүд хэвийн байх, тэр доторх тэр байтугай макробиом буюу одоо дотор нь агуулгадж байгаа бичил биетнүүдийн одоо харьцаа айтайхан байх ч гэдэг юм уу те. Тэр болгон маань бас энэ үйл ажиллагаа хэвийн байх, жирэмслэх нөхцөлд бол нөлөөлдөг гэж үздэг байна. За үндсэндээ бол нэг юм дөрвөн одоо англилд хамааруулж байгаа та бүхэндээ тайлбарлаж өглөө. За мэдээж англил тус болгон дээр бол ярих юм байгаа. Англил тус болгон дээр тусдаа эмгэггүй нөхцөл байдлын тухай бол яригдана. За тэгээд үрийн хоолойг бол мэдээж шалгаж үзэх ёстой. За яаж шалгадгийг, ямар аргууд байдгийг, давуу тал нь юу вэ, сул тал нь юу вэ гэдгийг нь бол эмчин дараагийн дугаар дээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгье гэж түрүүн хэлсэн. За ингээд энэ үр дүнгуудыг хараад өргөдлийн эмч маань өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй болдог. За тэгэхэд бол нэгдүгээр таны нас чухал байх нь. За тэгээд нас бол маш чухал. Үндгээсийн нөөц чухал байх нь. Тэгэхээр би үндгээсийн нөөцийг насны дараа хэлээд байгаа. Тэгэхээр нөөцөөс илүү нас их маш чухал болсон байдаг байхгүй юу? За нас байна, үндгээсийн нөөц байна. За бусад хавсарсан ямар нэг өргөдлийн өөр эмгэгүүд байна уу? За дээрэс нь одоо жишээлбэл эндометриоз гэдэг эмгэг байдаг штэ тий яригддаг. За тэгэхээр тэр эмгэгийн үед бол үндсэн одоо үүсгдэг шалтгааныг тайлбарлахдаа юу гэдгүү гэхээр үрийн хоолой одоо чиглэл тэ нөгөө түрүүний яриад байсан тэр хөдөлгөөний чиглэл өөрчлөгдсөн байж магадгүй. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө сарын тэмдгийн одоо үед үтрээгээр гадагшлах хэвээр эдүүд маань ингээд хөвлийн үндэд цэцэгдээд үүсгээд иж магадгүй гэдэг юм яригддаг. Тэгэхээр тийм учраас үрийн хоолой үйл ажиллагаа алдагдсан байх магадaltaй гэдэг утга байх нь шүү дээ. Тийм учраас эндометриоз энэ байна уу, бусад ямар нэг эмгэгүүд байна уу гэдгийг үзэх хэрэгтэй. За баруун талтай юм уу, зүүн талтай юм уу,
хоёр талдаа юм уу? За байрлал нь хаана юм те? За өөр бусад хавсарсан янз бүрийн үрийн хоолой эмгэгүүд одоо жишээлбэл үрийн хоолой усчлалт энэ төр хавсарсан байна уугүй юу ч гэдэг юм уу те? За тэгээд гих мэтчлийн олон шалтгаанууд нөхцөлийг харгалзаж үзэж хагаад за одоо үрийн хоолойгоор жирэмслэх боломж байна. Тэдэн сар тэдний юу оролдоод үзье ч гэдэг юм уу. Эсвэл за үнэхээр ямар ч боломжгүй юм байна. Өршөөлжүүлэн суулгах ажиллагаар одоо эмчилгээ рүү шилж яач гэдэг юм уу. Тэр одоо шийдвэрүүдийг гаргадаг байна. Тэгэхээр үрийн хоолой одоо битүү байна гэдг нь бас шууд ганцаараа дангаараа шалтгаан болохгүй байх нь шүү дээ. Их олон юмнуудыг харж ээж, үзчихээж интернет нь бол шийдвэр гаргадаг байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг иймэрхүү шалтгаануудын улмаас үрийн хоолой шалтгаанд өргөдөл үүсдэг байх нь. За тэгээд зарим одоо эмгэгүүд нөхцөл байдлыг нь бол дараа нь чинь илүү сайн тодруулаад дэлгэрэнгүй бас хэлээд өгье гэж бодож байна. За ингээд энэ дугаар маань бол ингээд ярих юм маань ерөнхийдөө дуусж байна. Тэгээд өөрөө маш том сэдв учраас юм чинь бол бүгдийг нь бол ярих боломжгүй гэдгийг дандаа хэлээд байгаа. Дандаа юм жижиг хэсгүүд болоод ярнаа. Тэгээд та нар маань төвчээртэй хүлээгээд сонсож байгаарай. Тэгээд хүмүүст бас хэлээрээ те найз нөхдүүдтэй шеэрлээрээ хэрэгцээтэй хүмүүстэй бас хэрэгтэй мэдээлэл авах хаа гэж бодож байгаа. Тэгээд эргээд дуусталцсандаа тун баяртай байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.